За, сайн байцгаана та. За, энэ асхан би одоо та нартай нэг Монгол улсын соёлын гавьяас төгөлтөн Пулсайчиг одоо харгуулж байна. За, учир нь өнгөхдөө энэ одоо Монгол хүмүүс сансарт аялснаа одоо 35 жилийн агаар одоо энэ төрийн эрхэм дээд ийм сайхан шагнал хүртсэн Пулсайч та нартай харгуулдаг гэж одоо ингэж бодож яваад одоо ирж уулзч харж явах юм. Энэ хүн болохоор одоо энэ хүмүүсийг танилцуулахын тулд хэнийг хэлэх вэ гэж юм одоо эднээ аавыг одоо хэлмээр байна. Та аавынхаа тухайд авчрах хэлэх үү? За би чинь Цорос Шаазхан овгийн Цэрнадмдын бонсаа. Ингээд нутгийн ах дүү нарын амрыг ярья. За тэгээд би чинь одоо хүн чинь одоо эцгэхээр л одоо бахархаж явдаг юм шүү дээ. Тэрийгээр нь овголж явдаг. Тэгээ миний аав бол одоо Увс аймгийн Сагил сумын Боршобагийн хүн. Тий. Цэрнадмд, Бадмын Цэрнадмд. Тэгээд ер нь Увс аймагт бол бас нэлээд тийм одоо намын удирдлагыг хийсэн. Ер нь багш хийжсэн хүн шүү дээ. Аав чинь тий залуудаа. Тэгээд хожмоор л намын одоо удирдах ажил хийж байсан. Ер нь тий булгонд ч бас үзэргсэн нарийн бичгийн дарга байсан. Тэгээд ер нь өөрөө бол анх багшийн сургууль төгсөж багш болсон. Тэгээ хөдөөгөр багшилж байсан. Хожмоо бол сэтгүүлч мэргэжилсэн байхгүй юу? Тэгэхээр би бол аавтай ижил нэг ижил мэргэжилтэй. Тий өөлж авсан л гэж үзэж байгаа юм. Тий. Тэгтээ бахархаж явдаг. Тий бахархаж явдаг. Тэгтээ аав бол одоо надаас илүү их одоо том сэтгүүлч шүү дээ. Ер нь одоо Амин нутаг Сагил гэж тийм том найргал бичсэн нутгийн тухай. Амин нутаг гэдэг одоо Сагилын сүл дуу болсон тэр дууг энэ бичсэн. Тэрний көшөө Сагилын төвд байгаа. Гэт бас Улаангом гэдэг одоо Увсынхан Увсынхан л одоо бараг найр наадам дээрээ дуулж яадаг, хааяусан газраа дуулж яадаг тэр дууг одоо бас дууны үгийг бичсэн. 52 жил болж байна энэ дуу зохиол. Тий, тэгээд аймгийн төвд бас тэр дуун зориулсан тийм хөшөө лавга бас яасан шүү дээ. Тэрэнд одоо гол гар бие оролцож ингэж бүтээсэн. Тэгээд аавд бол бахарх юм зөвхөн ингэж дуустахад тийм байгаа юм л да. Тэрнээс өөр одоо зөндөө олон бахарх юм байгаа. Одоо би бас бодож байна. Одоо хэрвээ сайхан сэрүүн байж байгаад одоо энэ танагийн цоршаагнд хүртэхийг харсан бол их л баярлах байсан баг. Тэглгүй. Тэглгүй. Тий күнэ өрн юм чи күнэ эцэг юм чи одоо энэ бас тийм байсан бахаа гэж. Адан хэдин чигүртэн шоу Адан чимэдэн зугаацэн цэнгсэн Та 1968 онд сургууль төгссөн гэвтэй би тэгж бодож байна. Тий, 1968 онд Увс аймгийн 11-р 10 жил гэж байсан юм да. Тэгэхэд тий, ер нь нэг л 10 жил байсан юм чинь тэр 1-р 10 жилийг төгссөн. Ихэд онд төгссөн. Тэгсэн. Алтан медальтай төгсөл гэдгээс юм л да. Тий. Бас нэг бахархал. Тэгээд ямар сургууль явуулаад? Тэгээд би дараа нь энэ эрхөө бэлтгэл ангид явсан. Орос хэлний бэлтгэл ангид. Тэгээ Москва гэх сургуульд одоо телевизэн сэтгүүлчийн мэргэжлэр. Москва гэх сургууль нэг Ломносовын нэрмжид Москва гэх сургууль гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ тэнд телевизэн сэтгүүлчийн ангид суралцж төгсөж ирэл тэгэл одоо энд ажиллаж байгаа. Монгол телевизлээ ажиллаж ирсэн. Хэдэн жил одоо энэ төлөвлөд? За тэр чинь 1974 онд төгссөн гэд бодоход чинь би 34 жил ажиллаад тэтгэвртэ гарсан. Тэгээд дараа нь одоо радио телевиз медиа урлагийн сургууль гэж нэртэй. Одоо манай сургууль соёл урлагийн сургуулийн харьяа. Энэ сургуульд телевизэн сэтгүүлчийн ур чадвар гэдэг хичээл заадаг. Тэгээ одоо тэнд л одоо 30 хэдэн жил ажилласан тэр туршлагаар энэ хүүхдүүдтэй бас багсаач гэсэн юм хэлж өгөх санаатаал
байгаа юм шүү дээ. Ер нь тэгэл зүтгэж байгаа л хэрэг шүү дээ. Тий. Сэтгэл зүй, телевизийн сэтгүүл зүй гэж одоо сэтгэл зүй гэж юу юуг хэлдэг юм бэ? Одоо манай үзэгчдэд их баг Сэтгүүл зүй юу? Сэтгүүл зүй аа. Тий. Телевизийн сэтгүүл зүй гэхлээр яхавтаа ер нь бол үндсэндээ сэтгүүл зүй гэдэгтэйгэл одоо онлын үндэслэл нь бол хийж л дээ. Тий. Тэгэхээр телевиз гэдэг чинь өөрөө бусад тэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ялгаатай шүү дээ. Жишээ нь одоо киноноос гэлд ихэд ялгаатай юм, радиогоос ялгаатай гэдэг ингээд бүх одоо энэ урлагийн тэг хэвлэл мэдээллийн төрлүүдээс өөр ингэсэн ялгаатай. Сонины сэтгүүл гэдэг чинь одоо сонин дээр л бичнэ. Радио гэдэг чинь дуу гараал явна. Телевиз гэдэг чинь дүрсээр. Тэгэхдээ ер нь кинотой бол нэлээд төстэй. Тэгэхдээ одоо киноноос ялгаатай нь бол ерөөсөө телевизэн чи өөрийн гарч ирсэн онцлог нь тэр шүү дээ. Болж байгаа үйл явдлыг яг тэр мөчт нь үзэгчдэд шууд хүргэдэг. Тэр онцлог л байхгүй юу? Ерөөсөө телевизийн нэгдүгээр гол үндсэн онцлог нь гэж байна. Тий. Тэгээд ер нь одоо яг одоо тэр одоо болвол ингээл видеоор юм аваад ингээл үзүүлж ил байна. Кино бас видеогоор авдаг л болчлоо. Одоо бол бас арай л өөр л болчихвол байна л да. Анх бол телевиз үүсэж байгаа үед бол телевиз чинь тэр онцлогоор маш их үзэгчид татдаг. Ийм онцлогтой л одоо байсан. Тэгээ нэг талаас бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Одоо нөгөө талаас нь бас урлаг. Ийм одоо хоёр юмыг нийлүүлсэн. Тэгээ бас их онцлогтой л юу л да, салбар л да. Сэтгүүлч хүний ёс зүй гэх үү одоо эстетик гэж хэлдэг. Тий, ёс зүй. Тий. Энэ талаас та нэг 5 хэлбэл яах. За, сэтгүүлчийн ёс зүйн тухай их ярьж байна. Тий. Тэгэхээр бид нар чинь социализм үед бол яг тэ тэр ёс зүй гэдэг юм ерөнхийдөө бид нар бас нэг тэр хяналт гэдэг юм уу нэг тийм зүйлээр бас хязгаарлаад идэг юм байж л дээ. Одоо ингээд бас нэг жоохон задгаараад одоо юм ил тод боллоо гэдэг нь бас нэг жоохон сөрөг тийм юмнууд гарах хандлага ажиглагдаад байгаа. Жишээлбэл одоо тодорхой хэмжээний хүмүүсийн нөлөөнд ороход ч юм уу одоо мөнгө төгрөгийн одоо тийм сэтгүүлч бий болох хандлага байна ч гэх юм уу. Эсвэл одоо нэг тодорхой бүлгийн эрх ашиг хамгаалж тэр хүмүүсийн талд одоо тэр үзэл баримтлалыг хүмүүс тулгах ч гэдэм үү. Нэг тиймэрхүү хандлага бий болоод байгаа. Энэ бол зөвхөн манай энэ дэвш чинь энэ би одоо нэг их олон янзын юм унших штэ нэг Оросын энэ сэтгүүл зүйн талын юмнуудыг би бас нэлээд хард юм л да. Тэнд ч гэсэн нэг тийм хандлагууд байгаад байгаа. Тэгээд ер нь ерөнхийдөө л одоо яах вэ нэг юм социализмын үед байжгаад юм чөлөөтэй юунд шилжихэд тэр шилжилтэнд нэг тийм сөрөг юм гардаг тийм хандлага байгаа болтой юм шиг байна. Дэлхийн хэмжээнд одоо дэлхийн юм хуучин социализм байсан улсууд одоо зүгээр Оросын шин дээр ярихад тэр шүү дээ. Тэгээ Орос нэг манай хоёр чинь нэг л одоо школтой гэх юм одоо сургуультай байсан юм чинь. Тэгэхээр тэр юу бас манад ингээд бас уламжлагдаад байж л байна. Тэгэхээр энэ бол нэг тодорхой цаг хугацааны дараа одоо нэг хэв зүүнтаа усгалдаа орох байлгүй дээ л гэж бодоод байгаа юм. Ер нь та түрүүн хэлдэн шүү дээ тэр мөнгөний ер нь тэр мөнгөний гэдэг асуудалд их сэтгүүлчдийн алдаа оноо ер нь тэрэн дээр бас гарчгаад байна. Их гарчаад ах шиг санагдаад байгаа юм. Тий. Яг одоо ингээд чи мөнгө замд өглөө чи миний тухай яар гэдгийг бол тэрийг хинч гэрчлэхгүй шүү дээ. Зүгээр ингээд нийтлэл нэвтрүүлгүүдийг ингээд харж хахад нэг тийм мэддэгдээд л байна шүү дээ. Тэр чи тий цохолзаад байна. Ер нь үзэгчд ч тэрийг л амтахгүй л байгаа юм чинь. Угаасаа ингээд үзэхэд энэ хүн бол энэ талыг л барьж яриад байна да. Тэгэхээр бидний шинэ гол юу байгаа шүү дээ. Ерөөсөө нэгтлэг баримтлахгүй нөгөө сэтгүүл зүйн одоо энэ онлайн юун дээр ч үздэг шүү дээ. Ерөөсөө яг л одоо болсон юмыг байгаа чигээр л үзүүлнэ. Тэрийг бол одоо би өөрийнхөө үзэл бодлыг тулгахгүй үзэгчд тэр мэдээллийг л хүргэх хэрэгтэй бид нар. Ерөөсөө гол үүрэг нь. Тэгээд үзэгчд өөрөө тэрийг тонгоож авах хэрэгтэй. Аль нь зөв аль нь буруу гэдэг л үзэгчтэй өөрснөө шийднэ. Энэ зөвштэй чи заавал энийг даг гэж ерөөсөө тэгж болохгүй. Тэр бол өрөөсгөл шүү дээ. Ерөөсөө хүн гэдэг ч угаасаа бүх юмыг мэддэг, чаддаг тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн тэр өөрийнхөө ажил мэргэжлийн хувьд л тэр мэдээллийг дамжуулаад хийцэн л байх хэрэгтэй.
тэрнээс л Тий. олж авч явах Тий. хэрэгтэй биш. Хэрэв чи тэр ямар нэг одоо бид нар тайлбар гэдэг юм л да, ямар нэг мэдээллийг тайлбар авах юм бол тэр мэрэгжлийн хүнээс л авах хэрэгтэй. Би тэр мэрэгжлийн мөртлөө мэдэм хэрэг л одоо зарим хүмүүс яриад нь штэ. Тий. Одоо энэ бол ийм тийм гэх. Тэр талаар юу ч ойлгохгүй, одоо тэр талаар юу ч уншаагүй, юу ч мэдэхгүй хүмүүс бол тэр мэрэгжлийн хүмүүсээс давж тэр ярина гэж бол байхгүй штэ. Тэгэхээр бид нар бол мэдгэл юмаа л хүн ярина. Тэгээ мэддэг хүнээр яриулна. Ер нь бол одоо би зүгээр телевизэн сэтгүүлч орч өдөр хичээл орохдоо оюутнуудад хэлдэг. Та нар бол зөвхөн мэдээлэх үүрэгтэй. Хэрэг мэддэг юм байвал тэрнийг л тэр одоо тэр болж байгаа л үйл явдлынхаа ч юм уу тэр хэмжээндээ юм хэлнэ. Хэрэг тайлбар авах юм бол заавал мэрэгжлийн. Одоо Монголд тэр сэдвэр нэг юм хоёр номерын хүнээс л авч мэдээлэл хүргэх ёстой. Тэгэхгүй зүгээр бас нэг 5 6 дугаар зэргийн хүнээс авчвал бас л нөгөө ойлголт чинь жоохон зөрчилтэй л явцдаг байхгүй юу да. Тэгэхээр хүмүүсийг төөрөгдүүлэх ч юм уу буруу мэдээлэл өгөх тийм тал руу хазаадаг. Тэр ч бас ёс суртахууны юм бас хамаарна шүү дээ. Би одоо өөрөө би их мэдж ч гэдэг юм одоо би энэ эфирээр гарч байгаа хүн бол их мундаг хүн гэж тэгж бодоод байдаг байхгүй да. Тэр уг чанартай бас хамгийн мундаг биш хүн байхгүй да. Өөрөөр хэлбэл тийм. Тэр зурагтаар гардаг ажил мэргэжлийн зурагтаар л гардаг л байхгүй да. Тий, тэрнээс тэр хүн зурагтаар гардаг болохоор их мэдчихдэг гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Тий. Тийм учраас өөрийгөө тий өөрийгөө жоохон чамлж тэгээд ер нь нэг жоохон юм унших хүмүүстэй жоохон дээшээ ин зэрэгцэх одоо янз бүрийн үзэл сонсох харах тийм л талаар өөрийгөө жоохон боловсруулах л ёстой л гэж би боддیں۔ Одоо энэ залуу сэтгүүлчд ялангуяа тэгж л хэлдэг. Тий. чинь одоо бас ажиглагддаг зүйл байхгүй юу? Бонсагч тий. Одоо тэр чинь юу хөө одоо олны таньд болчихлоо би. Тий. Би одоо мундаг болсон байна гэдэг ойлгочих юм асуудууд гарч ирж байна. Тий. За та чинь цөөхөн одоо энэ манай Монголын одоо сэтгүүлч дотроос цөөхөн одоо энэ шилдэхүүний доктор Эрдмийн дэрэг хамгаалсан хүн шүү дээ. Би тэгж бодож байна. Энэ ямар сэдвээр та хэдэн онд одоо энэ их том хамгаалалт? Би шүү дээ 1988 онд нийгмийн ухааны академи гэж байсан юм Москвад. Тий. Тэнд аспирантур сурсан. Олон хүн тэнд төгссөн. Одоо манай ерөнхийлөгч байсан баг банд тэгэл одоо би ганц хоёр жил хэлэхэд л одоо энэ их хурлын гишүүн инк төвшин гэл одоо олон хүн байна доо олон хүн хамгаалсан манай том одоо сэтгүүлчид ч хамгаалсан нөгөө балдуурч эднэр цөм хамгаалсан шүү дээ. Тэднэртэй би одоо нэг үед л суралцж ил энэ том одоо улс төрчид энэ том сэтгүүлчтэй хамт суралцж яасан хэрэг одоо бодоход би одоо бас нэлээд гайгүй юмд суралцж яасан юм байна да гэж би бас тэргээр бахархч л явдаг. Тэгээд тэнд би өөрийнхөө чиглэлээр би сэтгүүл зүйн танхимд хамгаалсан. Түүх ухааны доктор гэж. Тэгэхээр тий Монголын телевизийн түүх одоо тэгээд түүхээр хамгаалав. Түүхийн ухааны доктор гэдэг Эрдмийн зэргийн юу нь бол тэгж өгсөн. Тэгтээ би бол хүмүүсийн хөдөлмөрийн идэвхийг дээшлүүлэхэд телевизийн үүрэг гэсэн сэдвээр хамгаалсан. Тий телевиз одоо хүмүүсийг идэвхжүүлэхэд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэсэн хөдөлмөрийг дээшлүүлэхэд тий хөдөлмөрч болгох гэсэн үг нь одоо энэ хөдөлмөрийн идэвхийг дээшлүүлэх гэж байсан юм л да. Тэр үед нөгөө бас нэг нийгэм нэг тэр хүмүүсийн хөдөлмөрийн идэвхийг дээшлүүлэх энэ төр гэсэн тэр тал руугаа бас нэлээд анхаардаг. Тий. Тэгэл одоо нөгөө 5 жилийн гавшгаачл одоо ингээл хөдөлмөр хийсэн хүмүүсээ чинь нэлээд тийм их өргөддөг байсан юм шүү дээ. Тий. Тэр үе учраас тэр хөдөлмөрийн идэвхийг дээшлүүлэхэд телевиз ямар өрөг үүсдэг хүмүүст гэж ийм бүр үндсэн одоо шилдэхүүн сэдвэр. Тийм сэдвэр би одоо тэр үед одоо дээдэрдэмтэн гэж хэлсэн юм да. Одоо бол доктор гэдэг нэрлэлдэг болсон юм. Тий. Тэгээд одоо бас сэтгүүл зүйч бас юм байна шүү дээ. Жишээ нь та гэл би одоо таныг сайн мэдж байна. Агшин нэвтрүүлэг гэдэг одоо Монголын бүх үзэгчид мэднэ. Одоо ч бас санагалцдаг юм сайхан нэвтрүүлэг. Агшин нэвтрүүлгийн ээлж жишгийн дугаар эхлэх бэлэн боллоо. За, бацрал асуулт ойлгомжтой бол та 900 оноотой одоо надад өсөг нэрлэж өгнө үү? Өсөг. Энэ нэвтрүүлгийн ерөнхий редактор нь
Пунсаа. Пунсаагаа бол ил харагдахгүй. Тэр далд байна тийм ээ. Тий. Тийм биз ер нь. Тийм. Энэ тухайга та хэлэх үү? За, гэхдээ ер нь телевизийн ажил гэдэг чинь байна шүү дээ. Багаар ажилдаг ажил шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо эфирт гардггүй өчнөр мэрэгжил байна. Тийм. Жишээлбэл одоо телевизгээл ингээл аваад үзэхэд тэр тай засагч гээл байна. Гэрэл түргч гээл байна. Зураглаач гээл байна. Одоо дууны найруулагч гээл байна. Тэгээд тэр баахан техникийн хүмүүс байна. Тэгээд зүгээр сэтгүүлчийн талаас нь болохоор редактор гэж байна. Тэгээд бас зохиогч ч гэж бас байх. Тэгээд тэр бүх одоо хүмүүсийн хөдөлмөр ганц хөтлөгчөөр дамж гардаг аахгүй. Тий. Тэгэхээр тэр хөтлөгчийн цаана бол маш олон хүний хөдөлмөр ингэж нийлцсэн байгаа. Тэрийг тэр хөтлөгч үзэгчдэд одоо нийлүүлэл хүргэж ийн гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ би бол ер нь редактор гэдэг албан тушаал дээр л бас нэлээд байсан. Залуучууд спорт редакц гэдэг одоо бас залуучуудын нэвтрүүлэг бас нэлээд хийжсэн залуу байхдаа. Тэгээ бас хожимоо бас жоохон дарга гэх юм уу одоо тийм хурган дарга боллоо. Залуучууд спорт редакцийн хариуцлагатай редактор гэж болоод тэгээд мэдээний ерөнхий редактор гэж байлаа би бас мэдээллийн програм. Тэгээд энд нэг зүйлийг хэлэхэд энэ цагийн хүрд гэдэг одоо энэ хөтлөр байна шүү дээ. Тэр чинь цаг үеийн үйл явдал гэж байсан байхгүй юу? Тэгээ би 95 онд энэ мэдээний ерөнхий редактор болоод тэгээд энэ цаг үеийн үйл явдал гэдэг нэрээ ер нь өөрчлөө гэсэн чиглэлийг нь дарганал голд ер нь дарганараас гарсан санал л та. Яг гэвэл нэг Оросын одоо цаг время гэдгийг яг орчуулсан юм нэр юм аа. Нэг монгол нэр өгье. Тэгээ бас нэг монгол эхлэлтэй бай. Тэшин дэлхий иргэдэг байсан шүү дээ. Тийм тэгээд би тэгээд хоорондоо яриад уралдаан зарлаад. Тэгээ манай нэг Бямбад орж гэж нэг найруулагч идэв. Тэр ингээд цагийн хүрд гээд ингэсэн. Тэр олон нэрэн дотроос тэр цагийн хүрдийг ялгаж аваад тэгээд манай тэр найруулагч Өлзий Баяр гэж хүн байсан. Тэр Өлзий Баяр энэ гандангийн хамбаас очиж асуугаад энэ ингэж хүрдийг одоо энэ ч хүрд чинь одоо биднийхээ бол шашны юм байхгүй юу да. Тий шашны хүрд. Энэ шашны энэ хүрдийг ингэж одоо энэ мэдээллийн хөтөлбөрт ашиглаж болох уу? Тэгээ одоо Монгол маягийг хийх гэдэг нь шүү дээ. Тэгж байна. Тэгсэн тэр одоо хамб болноо. Энд чинь одоо тийм үйл явдлын тэр одоо хөдөлгөөн энэ тэр тийм бэлэгдсэн одоо тийм их бэлэгдэлтэй юм байлаа л да энэ хүрд. Тэгээд тэр хүрдийн зургийг аваад тэгээд тэр хүрдээр ингэж их хийгээд тэгээд цагийн хүрд гэдэг одоо ийм нэвтрүүлэг гарч ирсэн. Тий. Тэрнээс хойш одоо олон жил өнгөрчтэй. Тэр үед та мэдээллийн ерөнхий редактор байсан юм бэ. Тий. Тэгээд тэр цагийн хүрд гэдэг нэр тэр эхлэл хоёр одоо хүртэл ингэж явж байгаад би одоо сайхан санагддаг. Зурагдахгүй байна. Тий. Хангаж шүү дээ одоогийн хүмүүсийн сэтгэл санаанд нүдэнд асцсан байна. Хоногцсон байна. Тэгээ Монгол нэртэй Монгол эхлэлтэй ийм юм бол бас зүгээр одоо тэгээ тэр ингээд зөөрөж байгаа юу чинь одоо их сайхан сайн дэвчийг одоо бэлэгддэг юм байна шүү дээ. Тэгэхээр бас тэр нь бэлэгдэлтэй сайхан юм аа л гэж би бас одоо энд оролцсондоо бахархаж л явдаг. Тий. За дараа нь би чинь тэгээд цэнгэнд нэвтрүүлгээр орсон. Цэнгэнд нэвтрүүл би чинь дунд нь бас нэг сургалтын ерөнхий редакц гэдгийг ерөнхий редактор байсан. Тэгээ одоо нэг янз бүрийн сургалтын програм хичээл заадаг, зөвлөгөө өгдөг гэдэг тийм сургалтын ерөнхий редакц гэж байгуулсан юм л да нэг хэсэг. Тэгээд тэрний бас ерөнхий редактор байсан. Тэгээд дараа нь тэр бидгээд нэг агш нэвтрүүлэг хий гэж нэг манай продюсер гэж найруулагч байгаа. Тэр битээр ярилцаад энэ одоо полич үдээс гэдэг нэвтрүүлэхэд төстэй нэвтрүүлэг хийя. Болдын болов гэд тэр үед бол манай энэ захирал алтай байсан. Одоо энэ 25-ын захирал байсан. Нет, все, я чист. То есть... Машка, он чист. Не, мы сибиряков. Это я вам говорю без дефектоскопии, он чист. Ну я имею в виду паспорт, то есть вот открываешь там. Тэгээ алтаад хэлсэн. Одоо ийм капитал шоу нэвтрүүлэг ерөөсөн Монголд байхгүй. Тэгвэл тийм хонжуртай юм ер нь явдггүй юм чи хуучин. Тэгээд ийм нэвтрүүлэг одоо явж болох уу? Би тэр энийг хийвэл яах вэ гэсэн чи алтаа. Тэг болж гэн та нар тэгээд одоо ивент итгэгчийн тэр олоод тэгээ хийвэл болно гэж алтаа зөвшөөрсөн юм байна. Тэгэл продюсер битэр гүүгээл энэ тэндээс ивент итгэгч гээл нэг зарим газраас нь хаалгуун сав, зарим газраас нь 50000 төгрөг энэ төр аваад тэгэл энэ нэвтрүүлгийг эхлүүлчихсэн юм л да. Тэгээд ер нь сүүлийн жилүүдэд бол би
ерөнхий нэг студийн захирал энэ төр гэдээ бас хийж явж ясан. Титэм студийн захирал анх одоо энэ телевизч нэг ингэхгүй да. Видас студийн юунд ордыг бүтцэд орсон. Тий. Тэгээ одоо яг одоо зах зээлд ороод энэ мөнгөтөр дарга байсан. Тэгээд зах зээлийн юунд ороод та нар одоо өөрснөө ингээ мөнгө төгрөгөө олоод өөрснөө мөнгө төгрөгөө зарцуулдаг ийм хэрэгтэй ийм одоо Видас институт болж болох юм гэхгүй юу да. Тэгээд бид хэдэн хүн ярьж агаад за энэ профессор найруулагч Гөөрөө Базар бас Батуул гэдэг нэг залуу бид хэд нийлээд студ байгуулдیں۔ ADC гэж студ байгуулсан. Тэр үед ерөөсөө тийм Видас нь 5 студ байгуулагчсан. Тэрний нэгийг би бас байгуулсан. Тэгээ бас тэрэндээ би бас бахархаж явдаг. Яг гэвэл би энэ үндэсний телевизэд ингээд хийгдчихсэн шинэ юм болгонд би оролцож явсан байна. Тийм байна. Тий. Тэр студ байгуулаад тэгээд нөгөө бие дагаад өөрснөө мөнгө олдог, реклам олдог, тэгээд нэвтрүүлгээ хийдэг, ингэдэг. Тэр системд нэг хэсэг орсон. Тэр яг одоо бид нарыг та нар одоо чадвал ингээл мөнгө өөрөө дураараа зар, цалингийн чинь одоо их баг гэж ингэж тогтоохгүй. Зах зээлийн одоо зарчмаар та нар амьдраад үзгээд мөнгө төр бас тийм туршилт хийжсэн. Бас болсон байна. Тий. Зүйл юм руу бол. Тийм. Тэгээ бид нар 5 студ байгуулад тэгээд дараа нь хүмүүс баахан дуурайж тэгээд бараг 30-40 студ байгуулагдсан юм аа. Тэгээд тэрнийг ингээд хумяад зарим нь нэг хүнтэй ч студиэс 2 хүнтэй ч студ байсан. Тэгээ хумсаар ч манай Титэм студ ингээд 2-3 студ үлдсэн. Одоо энэ Гараг, Бадам самбогийн тэгээ манай Титэм бас хинэгчлээ Чандмын студчул ингээд 3-4 студ үлдсэн би дагаад. Тэгээ тэр нь болохоор нөгөө цэнгэнт нэвтрүүлгээр ингээд дагнахгүй да. Өвчин хэмнэл гэж студ байсан бас. Тэгээд цэнгэнт нэвтрүүлгээр дагнаа тэгээд тэндээ нэг акшингаа аваад тэгээд тэнд нэг олон нөгөө сайтан болохыг хүсвэл гэдэг юм уу. Тэр би бас хийжсэн. Тэр сайтан болохыг хүсвэл гэдэг нэг осол хийдэг штэ. Тэрийг хийжсэн. Богино холбоо гэд бас нэг тийм цэнгэнд ингээд чихээ ингээд дамжуулдаг энэ төр тийм юмээ бас хийжсэн. Тий. Гихмэтэр ингээд цэнгэнд нэвтрүүлгээ тэгээ тэн дотор өөр бас хүмүүс цэнгэнд нэвтрүүлэг хийж ингээд бид нар цэнгэнд нэвтрүүлгээрээ нэгдэж бас тэгж ажиллаж байсан. Тэр энэ сүүлийн одоо тэтгэврт гарахын өмнө ажиллаж байсан студийн Титэм штэ миний. Тий. Титэм студид. Тий. Би тэгээд тэрэнд захирал байсан. Тэр сүүлд нь яг одоо тэр чинь телевизэн харьяа студ болохоор бас тэгээд захирал нь солигдоод намайг авахд өөр хүн захирал байсан л да намайг тэтгэврт гаргахад. Ерөнхийдөө одоо ер нь студийн систем бас болохгүй байна гэд өөр бүтцэд орсон телевиз. Тэгээд ер нь бүх студиуд татан буугдаал. Тэгээд ч миний тэтгэврт гарах нас болсон тэгэл гарсан да. Энэ Монголын телевизүүдийн ирээдүйг та юу гэж төсөөлдөг вэ? Одоо 130 40 50 60 телевиз байна гэж байна Монголд. Тий. Эдний ирээдүйг ирнэ. Та юу гэж төсөөлдөг? Би бол юу гэж боддог вэ гэхээр ингэж боддیں۔ Ерөөсөө энэ чинь зах зээлийн юугаар зарчмаар л ингэ байгуулагдаж байгаа байхгүй юу? Тэгээд Монголд амьдрах нь бол тэгэл амьдрын л үз. Тийм ээ. Аянда тэгээд мөнгө олдохгүй ч юм уу амьдрах аргагүй болоод ирэнгүүт тэд нар чинь татан боогдсон шүү дээ угаасаа. Тэгэхээр заавал энийг хүчээр чи одоо 140 хэд байгаа юм чинь заавал 130 болох хэрэгтэй ч гэдэг юм уу 100 болох хэрэгтэй ч гэдэг юм уу 50 байх хэрэгтэй гэдэгтээ бол би санал нийлдэггүй. Тэр хүмүүс өөрөө тэр бүтээлээ хийгээл явж илэн болж ил байгаа бол тэгэл явна. Тэр уран бүтээл хийж байгаа чөлөөтэй. Одоо шинэ хүн ягаад сонинд ингэж юм бичгэрхийн хорихгүй л байгаа шүү дээ. Хэвлэл нийтлэг хэрэгтлөөтэй тэр утгаараа тэгээд хүмүүс өөрийнхөө телевизийг байгуулал ингээл явна. Тэгэл зах зээлийн зарчмаар хомигдуул явна, хөгжөөл явна. Тэнд ерөөсө буруутах юм байхгүй. Олон телевиз байхдаа яг хэвдээ нэг манайх чинь нэг газар нутагч их зүгээр бүх үйл явдал нь Улаанбаатарт болох юм л да. Тэгээ Улаанбаатарын медиа ингээл болсон ингээл портфолионы медиануудыг л ингээл бүгдээр очиж авчаал үзүүлэл байгаа байхгүй да. Тий. Орон нутгаас мэдээл баг. Хоёрдугаар сэтгүүлчд өөрснөө эрэл хайгуул хийдэг. Энд нэг сайхан хүн байна. Одоо шинэ Лавга гэж нэг хүн байна. Ингээл яваад байдаг хүн гэл чамайг одоо нааран суудан гэдэг нэвтрүүлэг ингээл хөтлөөлээд л хүн гэдэг болохоос чи ямар ертөнцид ямар хүн яад ийдэн гэдэг чинь бас тэр нэг хүмүүс тэгэд байхгүй шүү дээ. Тийм жишээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөл одоо нэг тэнд нэг тийм хурал болох гэж нэг тийм дарга тэрийг хүлээж авах гэж нэгдийг л хараал суугаад байдаг те сэтгүүлчдийн итвэх байхгүй. Тэгээд янз бүрийн сонирхгүй, янз бүрийн судалгаа хийхгүй байгаа сэтгүүлч чинь.
Тийм учраас сэдв нь ингээд хязгаарлагдвал болчоор хүмүүс энэ телевизээр гарч байгаа юм чи ямар сонирхолтой тэр дөрүүчийн гарсан юм хэл давтаад байна шүү дээ гэж хэлээд байгаа байхгүй да. Тэгээ санаачлахгүй байгаад ах юм бол телевиз нь угаасаа л хүн үзэхгүй тэгэл тэр чинь нөгөө тэгэл хаагдсан шүү дээ угаасаа. Уран бүтээлчд нь санаачлаг гаргаад итвэх гаргаад шин юм хийгээд байгаа телевизүүд чинь ингээл сүрхийлээд нэр хүнд нөсөл яваалаа гэсэн одоо жишээ. Тэгээ заримийнх нь бол нэр хүнд нэг яг л текстгээл нэг ингээл португалны мэдээгээр харгалаад байна шүү. Би тэрнээс болдог л гэж би боддог. Бид одоо зүгээр манай телевиз бол 2008 онд байгуулагдсан та одоо зүгээр танд тавьчихсан бодоход. Тэгээд тэрнээс хойш 10 онд нэг орон нутгийн шилдэг телевиз Алтан шонхор гэдэг наадамд шагнал авч ирсэн. Тэгээд бид зүгээр тийм сэтгэж бодхоо урдчилж нэвтрүүлгийнхаа өнгө айсыг тэр язгуурын өв саяд олон ясны өв саяд одоо бид нар чи Эрдэнэ дархан зөв хараа гэж шарын гол гэж бахан Монгол орны бүтээн байгуулалтанд оролцож явсан одоо энэ дэр настай зүтгэвтэй хүмүүстэй ингэж хийж нутгийнхаа ингээд бид нэр аваач цаатдаг шүү дээ. Нутгийнхаа өв соёлыг одоо уламжлуулах тэр ахмад буурлуудаа хаан яриа хөөрөг авч үлдэх тийм фонттой болох энэ төр гэсэн санаачлаг бол одоо их дэмжүүстэй санаа. Яг гэвэл ерөөсөө одоо хүмүүс чинь ингэдэж штэ. Сайхан ингээл хүмүүс байх юм, үгийн сонсчмоор хүмүүс байх юм. Дараа нь л хожмол тэрнээс яриаг нь аваад үлдэхгүй яваа тийм юм юу болов гэл. Ингэх юм. Бид нар ч гэсэн эцгийнхээс нэг олигтой юм асуугаад ингээд аваад үлдэхгүй дараа нь асуух минь яваал гэдэг. Тийм учраас энэ түүхийн юг ингэж авч үлдэнэ гэдэг бол бас их буянтай. Тэгээд ч одоо байх ёстой юм гэж би боддог. Сэрний дамдахын нэвтрүүлэг одоо манад хадгалж байгаа байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь 8 жил яваа. Тий. Одоо 8 жил тавсан. Тэр хүний юу хийж бүтээж явсан, юу одоо бичиж явсан. Хаана одоо анх хэлээд одоо цагаан хайрхан сумд анхны 7 жилийн сургууль. Тий, багшилж яасан. Тий. Тийм юмнууд нь үлдчихэж байгаа байхгүй юу юм? Тийм, тэр чинь тэгэл улс орны хөгжлийн түүхэл ахгүй юу? Тэр хувь хүний түүх боловч хувь хүнээс чинь түүхэл үүсдэг юм чинь. Тэгэхээр одоо жишээ нь манай энэ Монголын том одоо уран бүтээлчд байна, эрдэмтэд байна. Одоо зүгээр сайхан ажил хийж одоо байсан хүмүүс байна. Тэр хүмүүсийн чинь тэр алдаргаа бят улсуудыг одоо хүмүүс мэдэхгүй, зарим нь ерөөсөө ганц яриач байхгүй, ганц дүрсч байхгүй одоо байгаад шүү дээ архивт. Тийм ээ? Тийм. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр үндэсний одоо энэ уламжлал юм чи ингээл даяарч яагаад уламжлал ингээл багасаад байгаа байж болцсохгүй юм шүү дээ. Одоо ингээл уусаад одоо жишээ нь Монгол дээлгээл тэг чин янз бүрийн загвараа хийгээл ингээл янз бүр болчлоо шүү дээ. Тийм. Жишээ нь тэг тэрнтэй адилхан тэр язгуурын тэр юмнууд нь бас тэр чийгээс хөгжүүлэлт уламжлагдаж үлдэжсэн юм шүү дээ. Тэгээд тэр язгуурын юмнууд чинь бас одоо фондонд үлдэх ёстой. Тэр нь уламжлагдаж хүмүүст сурталчлагдаж хүрчих ёстой л гэж би бодож байгаа. Язгуурын өв соёл гэсэн. Тийм өв соёл тийм. Тэр бийлгээ дуу. Дуу хоор одоо юу байд юм. Одоо мартагдсан хэл аялгау тэр ут дууна одоо утын дууна манайхна одоо 300 жирнэг ингээд дуулдаг. Тэр дуун дотор одоо тэр мартагчд нэг сайхан өгнүүд одоо сэдийн янсыг одоо юм байдаг тийм өгнүүд нь тэр еврей цагийн юмд үлдчихэж шүү одоо гал байна. Харин эртэд нэг тийм нэвтрүүлэг явуулсан би бас тэр чинь сонсч илээ тэр үгийг нь бол бид нар сайн мэддэггүй байсан байл л дээ. Нэг тийм нэг аялгау нь бол өөр. Үгнийх нь яг утгыг нь бол мэддэггүй. Тэгээд эртэд та нар бас нэг нэвтрүүлэг явуулж ирсэн шүү дээ. Би тэрийг харсан. Тэгэхээр тиймэрхүү ингээд өв соёлыг телевиз бүр өөрийн юм онцлогтой байх хэрэгтэй. Тэгжээж л бусдаас ингэж одоо онцгойрчл гарч ирнэ л гэсэн үг шүү дээ. Тий. Тэрээс нэгээ дуурайсан байх юм бол тэгэл ерөнхийдөө дампуурл гэсэн үг. Хүүхэд ахнаас хүмүүсийг шаа өнгөрлөө танаа. Өөр одоо балчир дөнгөж төрөөд үгүй би ерөөсөө Улаангомын хөвгт штэ чандамна. Улаангом төрсөн төрөхөд төрсөн би чинь бас 1950 онд төрсөн болохоор бас гэрчилгээтэй. Төдөө оны төдөн сарын төдөн төрсөн гэрчилгээтэй. 50 оноос өмнөх хүмүүс бол гэрчилгээгүй байхгүй юу? Тий. Тэгэхээр миний нэг төрсөн он онцлог бол тэр байгаа юм. За тэгээд төрөхөд төрсөн. Би бол хөөдөө нөгөө ээж арга төрч намайг төрүүлээгүй. Одоо
төрөлтөл аваач төрсөн. Таны ээж бас их сайхан хүн байсан. Тийм манай ээж нь эмнэлгийн ажилтан хүн байсан шүү дээ. Юу? Эмийн санч байсан. Эмийн санч. Тий. Тий. Ирзэтээр юм уу? Тий. Эрзэвторл гэдэг л байсан юм л да тий. Хаалтаа гэдэг хэдэгч байлгүй юу ч гэдэг чинь тийм юмд байсан баха. Тий. Гэхдээ манай ээж бол тэр Увс аймагт Таргашин гэж эмч Орсын эмч ирсэн юм байлээ. За. Анхны л одоо Европ хэмжээний суур тавьж байгаа. Тэр Таргашин эмчийн санитар байсан байна. Оо бүр Тэр санитар бүр эртний. Бүр залуугаасаа тийм санитар байгаад тэгээ манай ээжийн ерөөсөл тэр одоо тэр Орос эмчээс орсон юм бол маш цэвэрч. Ерөөсөл одоо гэр орно гал ингээл үргэлжил гялзууж угаалгаж бид нарыг ерөөсөл угааж арчих тийм юмд маш их сургасан. Өөрөө ч их цэвэрхэн манай одоо хөдөөч ямар ингэж одоо бол хүмүүс айлд гутлаа тайлаад ордог болчиход байна штэ. Тэгэхэд манайх нөгөө Увс аймгийн төвд байхад манайх гэртээ бол гадуу гутлалтайгаа ордгоо. Яг өвдөндөө ингээд гутлаа тайлчаал. Тэгэл нэг юм хуучин бажин гэдэр ингээл өмсөл орчдөг. Гэртээ ерөөсөө гадны гутлалтайгаа байдаг. Тэгээд 7 хоногор ингээд ерөөсөө хаалгыг бол 7 хоногор шоотгож угаадаг. Тийм их одоо дэндүү гэх юм уу да тийм их цэвэрч их ажилсхан байсан манай ээж. Тий. Тэгээд ерөөсөө өөрөө эмнэлгийн хүн учраас тэгдэг ч юм уу ер нь их гавшгаа тэгэл их юмд ажилсаг хүний төлөө одоо байнга зүтгэж ил тэр миний энэ тэглээ ингээл ингээл явдаг тийм одоо сайн хүн байсан доо манай ээж чинь. Тий. Цагаан хайрхан суманд нааг багшилж ирсэн гэдэг дээр цагаан хайрхан суманд та сургуульд орсон байсан уу юу? Үгүй. Тэг чи би нэг 2 3 тал байсан юм шиг үлээ. Цагаан хайрхны сургуульд. Цагаан хайрхны 7 жилийн сургууль анх тэнд байгуулагдсан юм гинэ. 7 жилийн сургууль цагаан хайрханд. Хөдөөгийн 7 жилийн сургууль цагаан хайрханд байгуулагдсан байна. Тэгээд аав очсон байна. Мөндөөхөн 7 жилийн. Мөндөөхөө тий. Тэг чи одоо Тэсийн хар гүшийн энэ төр сурагч байсан гэж байгаа байхгүй нөгөө мэрэгэн Ламсрын гэж хүн байдаг юм байна. За би тэр хүнийг тэгэхэд мэдэхгүй. сурагч байсан гэж одоо тэгж ярьж ирсэн юм. Гого тэр би тэр мөндөөхөө байдаг нэг дурсамж ярил л да. Тэгээд манай аав л ярьсан юм л да. Би тэгтээ тэрийг нэг муухан санаад идэв байхгүй. Тэр үед дээрээс хүн чинь нэг 3 4-тэй үе хэмиг жоохон санаад идэв юм хаашаа. Тийм юм уу. Тэрээс хожуу одоо ингээд 2 3 хоногийн өмнөх юм бараг санахгүй байгаа юм чинь. Тэгэл би ингээд газрын зураг дээр наад ингээд Будапешт, Берлин энэ төр гээд ингээд би зааж исэн тийм юм миний энэ төлөөр сүлдсэн байгаа юм л да. Тэгэхэд би бол 3 4-тэй л ясан гэж байгаа. Тэгээд нөгөө тэгээд би хэлэхгүй би надад нэг тийм л юм ингэж орж ирээд идэм аа. Хэдэн настай байсан гэж би аваас асуусан чинь. Чи нэг 3 4-тэй л байсан. Тий, 4 ч орох хүрээгүй байсан гэж. Тэгээд нөгөө хүүхдүүд ингээд газрын зураг дээр ингээд дэлхийн улс орнуудын хотуудыг заалгахаар зарим нь мэддэггүй байна л да. Тэгэхээр би орж л заадаг байсан гинэ энэ Будапешт энэ Берлин гэдэг. Тэгээд нөгөө багш нар тэгдэг байж гинэ энэ 3 настай хүүхдээс 7 дор байх уу чи энэ хүүхэд дээр газрын зураг дээр тэр улсын нийслүүдийг хэлчихэж штэ гэж байсан гэлээ. Тэгэхээр би одоо бас тэр мөндөөхөд сургууль сурч байсан юм уу эсвэл тэр нэгэ явж байгаа тэр хүмүүс ингээл заасан юмыг ингээд тогтоогоод авчихсан юм уу тэгсэн юм шиг байна. Тэгэхээр ой санууд бас их сайн байсан байх тийм ээ. Гэхдээ хэмэдгүй одоо сайн байсан ер нь хүн бүр тэгдэм юм мэдэхгүй. Тийм байна да. Тий тэр нэг ийм л хэсгэл надад ерөөсө мартагддгүй. Тэгэл би одоо аав энэ тэр мөндөөхөд байсан гэхээр тэр мөндөөхөө гэж тэрийг л хэлж байгаа маань нэг юм урт коридортой байшин л тэмгчээл заагаал гэдэг байсан. Тэр нутаг амьттай хүн бид басаа гэж. Нутаг амьттай одоо нутаг амьттай ч гэж би чинь 10 дугаар анги Улаангомд төгссөн штэ. Тэгээд би хоошо сургуульд яваад сургууль төгсч ирэл энэ Улаанбаатарын хүн болсон болохоос урд нь бол би чинь дандаа л устал байсан юм чинь. Тий. Тэгээд хавдаа нэг залуу байх ч ажил төрөл ихтэйч байдаг юм байна. Бас нутаг оронч гэж нэгдэг. Бас нэг сүд болоод байдаг чинь байжгүй л дээ. Одоо энэ жоохон насчаад ирэхэд зэрэг нутаг орон их санагдах юм. Тий. Өнгөрсөн жил би одоо Сагил сумын 90 жилийн авал аймгийн авал тэрийгээр би яваад ирсэн. Тэгэл ер нь их л энерги л авах шиг болсон. Тий. Тэгэл их л сайхан сэтгэл үлддэг байлаа. Ер нь нут тэгэл ингээл одоо нутаг дээр багад тэгжсэн ингэж яасан гэлгээл тэр улаан уулын ардл зусж яасан энэ тэр бүхэл юмнууд л ингээл одоо байнга санагдчих юм да. Зүүдлэгдэх юм уу? Зүүдлэгдэнэ. Тэгэл ерөөсөө одоо ингээл
Увсан аймаг гэдэг ингээд телевизэн дээр гарахад зэрэг би ч одоо их сонирхон шүү дээ. Тэр нутаг яаж өөрчлөгч юу болж гэнэ вэ, яаж гэнэ. Тэгээ манай одоо аймгийн төв их гоё болсон. Улаангом маш их гоё, тэр хүмүүс их одоо улаангомчууд гэх юм уу, одоо тэр дарга нарн чих юм уу их сайн ажилласан. Тэр ойгоор очиход бол өстой бүр их гоё байсан. Би өстой их өндөр сэтгэлтэй ирсэн. Тэр одоо байшин барилга янзлсан, зам энтрийг янзлсан байх жишээтэй. Тэр их гоё одоо орчин үеийн хотын тийм хэлбэрт орсон. Тэнд бол одоо хүмүүс ингээд яг хотод Улаанбаатарт байгаа юм шиг сайхан амьдах тийм боломжтой сайхан газар болцсон байна лээ. Тэрэнд нь одоо би их бахархаж ирсэн. Увс хүн гээл нэг хөтөлбөр тийм цөм хөтөлбөр энэ төр гаргаад байх юм. Увс хүний онцлог гэж одоо ирнэ. Та юу гэж ойлгож авдیں۔ Мэдгүй. Би бол увс хүн гэдэг ойлголт надад байдгүй гэсэн. Тийм. Би зүгээр одоо увсын одоо хүн гэж яа. Ер нь бол би чинь дөрөвд хүн л гэж явдаг байхгүй өөрийгөө. Тийм. Тэгэхээр увс хүн гэдэг нь одоо юу гэсэн үг би бол тэрийг өстой ойлгодгүй. Тийм хөтлөр гарсан. Тэгэхээр одоо тэр зөв ч юм буруу ч юм уу заавал нэг увс хүн, ховд хүн, завхан хүн гэдэг яах хэрэг байгаа ч юм уугүй ч юм. Гэвч нутаг өөрийн гэсэн онцлогтой, нутгаас өөрийн гэсэн сайн сайхан юмтай, нутаг бүр өөрийн гэсэн бахарх юмтай юм чинь. Заавал тэр нэг аймгаар нь ч гэдэм үү тэгж нэрлэх хэрэг байгаа юм болоо да. Гэхдээ би бол дөрөвд ястал хүн гэж өөрийгөө бодож явдаг. Оюун чадамжийн хувьд их өндөр байдаг ямар өчтэй бол. Уга би бол тэгчлэхгүй. Тэгчлэхгүй. Ягаад гэвэл шинэ говь алтаа гэл тэгэхэд маш мундаг одоо эрдэмтдтэй, маш мундаг одоо зохиолчд, яруу найрагчд байна шүү дээ. Завхан гэхэд бас хичнээн мундаг одоо том эрдэмтдтэй, хичнээн одоо том хүмүүс тэндээс төрж байна. Увсаас ч гэсэн бас одоо төржил байна, ховдоос төржил байна. Шинэ одоо булган гэж бодлоо. Булганаас дандаа анхдагчл төрж шүү дээ. Тий. Тэгэхээр тэнд одоо увсыхыг илүү гэж би бол тэгж хэлэхгүй. Ер нь бол хүндээ штэ эцгээс илүү тэгээ төрс нутгаас илүү юм гэж бол байдгүй байна л гэдэг ингээл он цаг цаашлах тусмал би тэрийг сайн ойлгож байгаа. Тий. Тэгэхээр хүнд бол ерөөсө дахиж олдохгүй юм бол эцгэх байна. Төрс нутаг байна. Тэгээ их томор ярих юм бол одоо Монгол газар нутаг байна л гэж. Тий. Тэгэхээр тэрнээс ирэх юм байхгүй юм байна. Тэрийг л одоо хүн байнга л ингээд дотроо санаж явах байна л гэж бодож байна. Баярлдаг. Бахархдаг. Тий, бахархдаг. Хүн болгоны л одоо бахархах ёстой юм. Тий, хүн бүр л одоо ерөөсө Монголоор л бахархдаг шүү дээ. Тий. Тэг тусмал одоо ингээд янз бүрийн газар одоо байна. Одоо далаа тэнгистэй газар бол одоо яг цунами болно ч гэдэг юм уу. Одоо баруун Европын хавцаа байсан бол үер болоод ингээд яанч гэдэг юм уу тийм ээ. Тийм одоо газар биш харсаал ирэнч гэдэг юм уу тийм юм байхгүй. Тэгээд одоо энэ сайхан ийм нутагт юм чөлөөтэй ийм газар төрсэн одоо ямар одоо бурхны аврал байд юм бол та гэж би дотроо боддог. Тэр одоо бидний бас буян заяал баг. Тийм ээ. Тийм тэгээд тэр их эзэн Чингис хаан биднийг одоо энэ газар нутагт дээр ингэж амьдраа гэж үлдээсэн юм билүү. Тэгээд бид нар одоо нүүдлийн мал аж ахуйгаа эрхлээл энэ нүүдлийн соёл гэдэг юм ал одоо ерөөсөө алдахгүй байх юм бол тэгэл болмоор юм шиг байна. Тийм ээ. Их алдагдчихэв. Тийм их алдагдчихэв. Одоо жишээлбэл тэмээгээр нүүдийг айл бараг байхгүй болчлоо. Их цөөхөн байна. Мор өндөг хүн байна. Тийм моциклаар малаа хариулаад тийм ээ. Ингээд яах юм аа. Энд одоо юу гэсэн тогтлороо ингэж байгаа юм бол эсвэл одоо юу хэлэх үү одоо. Ёстой нэг зөнчиш болохоор мэдэхгүй юм. Одоо энэ юунд хүрэх юм бүү мэд. Ер нь бол Монгол гэдэг чинь нүүдлийн мал аж ахуй юм чинь. Тий. Нүүдлийн мал аж ахуй байж тэрнийг дагсан амьдрал, соёл, зан заашил тэр бүх юм чинь тэндээс л үүсдэг. Айл байхгүй болно шүү дээ. Арахад одоо Тийм. гүйлдэг арахад байхгүй болно. Одоо нэг амарчтай ч юм уу. Нэг пластмассан саунд. Тий, сав хийж гисэн. Тэрний чинь харуул көх гарч шүү дээ.
хөнгөтэй гарч ирж байна. Одоо их сайхан тосон гол. Тийм. Айргаа мөлхөөсөө задгуураад үсээ машаад чихдэг сепаратортад тэгээд төсгөө авчихдаг. Одоо ийм болж байгаа нөгөө Сүүн шингэн. тий. Ийм юм болоод байна л дээ. Тийм, бие бичих малажихын талаар бас муухан л доо. Дандаа аймгийн төвөдлөл өссөн хөгчүүдээ би чинь тий. Тэгэхээр тэр өв соёл баймаар санагдаад байна. Тэгэхгүй л бол Монгол гэж байхгүй шүү дээ. Тэр нүүдлийн малажих, тэр нүүдлийн соёл гэж байхгүй бол бид нар Монгол гэж ёстой байх. Тийш Монгол дээл өмснөч Монгол болчихдгүй юм бэл. Тэр хүний орчин, ахуй амьдрал тэр бүх юм л хүний оюун санаанд нөлөөлж ижил тэр Монгол байдсан байлгүй бодвол. Тийм ээ. Гэж л бодох юм. Тийм. Одоо цаашдаа хандлага ямар болдгийм байгаа нь тэрийг бол өстой сайн мэдэхгүй юм байна. Одоо бид бас энэ зүгээр үлдэгчүүдэд хандаж шийдлэх тэр юу яасан юм бэ? Одоогоос 3 жилийн өмнө, 4 жилийн өмнө бид нар уулс давсан нүүдэл гэж нэг кино хийх гээд тэмээ ачаад байгаа ш 54 км явган явж. За. Хийлээ л дээ. Тэгээд одоо буцаагаад нүүдэл тэр туслагаас орж ирсэн нүүдэл байхгүй юу? Одоо намар гарч байгаа нүүдэл авах гээд одоо юм африкт залууг төрөөс нэг үзээд тэгээд одоо бүр тэр ахуй нөхцөл нь бүр тис өөрөө болчихжээ. Өөрийн бити ороор сүлд наваараа. Одоо тэр хонсон айл бид нар айлд хоноод одоо явж байгаа байхгүй юу? Морьтой ачаа хөдлөн авгаа. Нөгөө чинь нөгөө телевизийн камер телевиз нэвтрүүлэхэд орох гэж байгаа. Нүүр аанд дунхай будаад булган малгай цацлагаа тавьчихсан. Дүүфүүд өмссөн ачаа хөдлөж яваад. Тийм гэж юу аах вэ? Харин тэгэхээр чи нөгөө юмнасаа салчгаад байна шүү дээ. Үндсэн юмнасаа. Тийм. Тэгэхээр тэр чи одоо ёстой нөгөө бодит төвшил болж байгаа байхгүй. Тийм. Тэр чи нэг Монгол готолдог. Одоо заавал тэр нэг кир буртаг өнөртсөн одоо тийм байх хамаагүй л дээ. Салбархаа малбархаа байх нь хаашаа юм. Хаашаа юм бас нэг тийм Монгол баймаар юм шиг л байна л дээ. Ер нь санагч байгаа одоо та бүхэн яриа. За манай нараа суусан үзэгчид одоо та нартай нэг баярлж байна. Тэгээд одоо манай нэвтрүүлэгт Монгол улсын соёлын гавьяач төлөвтөн Улсын аймгийн сагил сумын уугуул манай Улаангом дууны шилэг загаас нэгт яруу найрагч Бадмын цэрнэдийн охин Бумсаа гэж оруулчлаа. Тэгээд одоо танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Урт настаж удаан жаргалтан гэж одоо танд телевиз үзэгчдийнхээ өмнөөс хэлж яриад байна. За баярлалаа. Би тэгээд бас одоо нэг үгээр энэ нэвтрүүлгийн төгсгөлийг хийхэд бас оролцъё гэж бодлоо. Манай одоо энэ Наарын сутаг нэвтрүүлгээр орсон юм л да. Тэгэхдээ аав юу гэж хэлсэн гэхлээр төгсгөлд нь миний хэлдэг нь бол төрөшин хэлдэг вэ нэг уднаасалт нь удаан жаргалт нь жирэгт нь чих явт нь шилгэр байдсан хөөхтүүд гэж бодвол хэл. Чих явт нь чилгэр байцгаатөө гэж. Тэгсэн. Тэгж өөрөөсөн. Тэгээ тэр бол зүгээр нэг үг биш. Хүн бол зөв замаар яваад сайхан тэнүүн тайван инээд баясалтай ингэж явж байвал одоо бүх ажил төлөвчөнд бүтэх юм а гэсэн санаа дэрэг том санаа агуулсан юмыг аав хэлсэн байлээ л дээ. Тэгэхээр би бас одоо тэр аавынхаа тэр үгээр одоо энэ нэвтрүүлэг чилээгт бас оролцъё гэж бодлоо. Бас хөтлөгчийн эрхийг булаацалцах хэрэг болчихоо яа. За баярлалаа. Та нарын ажилд бас амжилт хүсье. Бид нар ч нэг мэргэжлийн хүмүүс бас адилхан л одоо ийм телевизийн студид ажиллаж байгаа хүмүүс бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Энэ нутаг орныхаа хүмүүсийг сурталчлах, ууламжлан авч хадгалж үлдээх энэ одоо ажилд улам их амжилт хүсье. Баярлалаа. Цэрнэдэд ахдаг гэсэн та бүгд MBC телевиз миний амьд хөшөө босгожээ. Гэж манай нэвтрүүлгийг одоо үзчихээд сүүлд нь би DVD явуулсан үзээд гэж хэлжсэн. Тэгэхээр аав охин хоёрын нэвтрүүлэгт одоо орж энэ хэлсэнд мөнгөрөх юм бас хувь заяа тагасан байсан байна. За баярлалаа. За тэгээд чих явцгаат нь чилгэр байцгаат.